Эрхэм өндөд үзэгчдээ их эзэн богино Чингис хааны Мендэсний 855 жилийн Монгол бахархны өдөр сөрүүлсэн Улус аймгийн алдар султай өчид 128 мөхийн барилдааны зургагийн даваа хэлж байна. Мөхийн барилдааны зургагийн даваад улсын гэр Ганбаатар улсын өсгөр начин заримдагтыг амлаж улсын начин дашнаар тонож барилдахаар боллоо. За энэ даван тонсон улсын Ярцаг Бат улсын начин дашнаар барилдахаар орж эхэллээ. За ойрмог 2 удаа таарч барилдаад Бат улсын давсан үзүүр дөрөнд үлдэж Бат улсын давсан улсын гэр Ганбаатар улсын өсгөр начин зарим догтхыг амлж авсан 2 үхэн барилдаанд тогтоохон сэрүү барилцаад авлаа. сайн барилдааны шуугин дөрөвт ялгаагийн үлдсэн дөрөв мөхөрч ирсэн барилж эхэллээ. Улсын гэр Ганбаатар улсын өсгөр начин зарим догт 2-ын барилдаан зарим догтх начин зөвлөдөн суугаад туудлаа. За 5-ын даванд улсын зам Баттам өнкийг хөлийн авч дөрөж таарад авсан улсын өсгөр начин зарим догтхоо Ганбаатарын даванд нэг дэвжээний нэг нутгийн зөвлөлтийн сургуультаа сав хийж үзаадаг улсын өсгөр начин зарим догтхыг амлж өрөлдөж байна. За энэ барилдааны төрөө үзүүрт тааварлагдаж нэрлэгдэж байсан харцаг начин хоёр энэ даванд тонож өрөлдөж байгаа. За үүний өмнөх нь бас буюу 11-р сарын 5-ны өдөр Монгол өхөн өргөнд зохион байгуулагдсан нийслэлийн Сабар хөлдөн суугаад дуудсан толгойг өргөлж барьж бат алдаж байна улсын гэр Ганбаатар зарим дэгдэх начин хөлдөн баруун зөөлдөн тойр суучих гэдэг уулалтай. Улсын харцаг Бат улсын төрүүлж улсын начин даш үзүүлсэн. Улсын гэр Ганбаатар явдас Монгол төрийн баяр наадамд 8 удаа шөвгөрөөд байгаа бөхөө. 2007 онд шууд 6 давж харцаг 2008 оны улсын баяр наадмаар шууд 8 давж Монгол улсын гарыг цолон дөрсөн. 2009 оны улсын баяр наадмын 7-гийн даваанд өвдөгшөрөөдсөн 2010 оны улсын баяр наадмын 6 за дамжаад ардаа тэрчэн дөрөж таарад мөхийг үсэлээ. Контрч алсын сөвөний версэн тэрчэн дөрөд арчиж байна. Говьлт аймгийн Жандамалсан баритан ташир дэвчээ Төвшин компани их улсын гэр Ганбаатар улсын өсгөр начин зарим догтхол өвдөгшөрөөдлөө. Их эзэн богино Чингис хааны Мендэсний 855 жилийн Монгол бахархлын өдөр сөрүүлсэн Жансан андар шилдэг 128 мөхийн барилдаанд үзүүр төрөв болалтгаар шалгарч үлдлээ. За цаг начин хоёр сайхан шийдвэрийн барилдахад өвтэй байна. За 1990 онд төрсөн 2 төлөөлөл болсон 2 мөхөрлөж байна улсын Ярцаг Бат улсын начин дашнаар зүүн талаар онцлогоо шуудагны барьсан дүрлээ. За сугдаа түрээ төөсөн шуудагны барьсан дүрсэндээ улсын начин даш. Дотуурныг дан авираад туудлаа. За одоо баруун талаар онцлогож өрөлдөхөр боллоо улсын Ярцаг Бат улсын начин дашнаар. За өнөө жилийн их эзэн Чингис хааны Мендэсний 855 жилийн За дашначин одоо харин барьсан хэд бол давуу тал тайлбарч та давхар шуудагны барьсан дүрсэн. Бүхийн орон богчүүдээр одоо шилдэг сайхан тамирчдаараа бахархсан ийм сайхан бахархлын өдөр болж байна гэж
гэж болохоор байна. Ингээд Чингис хааны тэргүүн зэргийн одоо Монгол нэрийн тэргүүн зэргийн одоо Чингис хааны одонгоор шагнагдсан Төвшин баяр аврагын маань бас багш нар нөрөлтөний хүрэлцэн ирж үзэн сонирхож байгаа. За түрүүгийн Төвшин баярынхаа одоо намтрыг уншаад танилцуулж байсан. Улсын ярилцлага бат улсын улсын эчин даш хоёрын барилдаа барьсуур давилцлаа. За 1990-ад онд тодорсон улсын ярилцлага оюун болд улсын ярилцлага бат улсын тэргүүтээ бас олон багш нэгэн үеийн олон багчуудад одоо хүч төрөн гарч ирж барилдаж байна. Монгол улсын ардын багш Гавьяа тасгалж явуулах чиглэл улрын насан дотох багш ус Монгол өвгийн өргөөний төв эндрээс өнөөдрийн барилдааг нүд салгалгүй үзэн сонирхож байна. Нэгийн даваанаас хайр үзсэн. За Монголын үе үеийн олон дасгалжуулагчдын дундаас төрөн гарсан анхны хөдөлмөрийн баатар Монгол улсын ардын багш хөдөлмөрийн баатар Чимэд улсрын насан дотох өнөөдрийн барилдааны хүндтгэлийн судлаас үз сонирхож байна. За мөн бохинчлоо барилдааны дэлхийн өшөө авраг олимпик наадмын мөнгө медаль, дэлхийн аврагын өргөл медаль, Аз төвийн авраг Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин дэлхийн алдарт төвх зэвгийн ой дөвгөө бас өнөөдрийн барилдааны үз сонирхож байна. Зүүн талаараа золгоо давхар шуудагны барьсан төрлөөтэй. За дашны чингийн өөрийн үндсэн тал түрээ төгөөлөө. Мушка төрлөө давлаа. За гаражтаар ус олимпик төвхөн давлаа та. Дундуу аймгийн эрдэнэ талаас мөрөд алдар спортын ороо Монгол компани Монголын үндэсний их сургууль хор арцагд бичээний бүх улсын эчин эрдэнэ батын даш улсын ярцаг бат улсыгаар зураг давж их эзэн богд Чингис хааны мэндесний 855 жилийн Монгол бахархлын өдөр сөрүүлсэн үчид 128 бүхэн барилдаанд үзүүр төрөв алдахаар чадваржууллаа. Сайн байгаа бохолорын санаагаар барилддаг гэж одоо манай Ахмад өвчүүд бол ярьдаг. Аргагүй одоо сайн байгаа нь анзаарагдчих байна.